Өмнө Говь аймаг. Газар нутаг. Өмнө Говь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог. Урд талаараа бүгд найрамдах хятад ард улстай. Баруун талаараа Баян хонгор, баруун хойд хэсгээр Өвөр хангай, хойд талаараа Дунд Говь, зүүн талаараа Дорн Говь аймагуудтай тус тус хиллэн оршдог. Байнгын ажиллагаатай гашуун сухад шивээ хүрэн хэмээх хилийн 2 бомбтой 165 мянган хавтгай 400 км нутаг дэвсгэртэй 15 сум 61 багтай. Тус аймагт 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар бүртгэлтэй 80,235 хүн байна. Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт 73.7 байгаа нь улсын дунджаас 2 жилээр илүү байна. 1 км квадрат нутагт 1.5 хүн, 1.2 өрх ноогдож байна. Өмнө Говь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 онд 62.3 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 2.2% өсөж нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ улс төвийн бүсийн түвшинд 1-р эренбэлэгдэж байна. Хүний хөгжлийн индексээр 2024 оны байдлаар тэг зууны 81 байгаа нь улс бүстэй 1-р эренбэлэгдэж аймагуудын өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар 2023 онд өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 85.33 байгаа нь улсдаа 4-р жагссан байна. Боловсролын салбар. Өмнө Говь аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны өсөлттэй Өмнө Говь хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн технологи тулгуурсан сургалтын орчныг бүрдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих замаар сургалтын чанарыг ахиулах зорилт тавин үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Инженерүүд техник технологийн салбарын эрдэмтэн судлаачдыг бэлтгэх зорилгоор цэцэрлэг сургуулиудад шинт киндер, STEAM, математик боловсрол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мөн хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, говийн ирээдүйн хүүхэд, сурагч солилцоо хөтөлбөр, багшийн хөгжлийг дэмжих чадварлаг багш хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Номын сан, музей, цэцэрлэг, сургуулийн орчинд шинэ үеийн AR технологиг нэвтрүүлж, байгалийн ухааны хичээлүүдэд ашиглаж байна. Цаашид сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, анги бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг багасгах замаар сургалтын чанарыг ахиулах, байгалийн ухааны төрөлдсөн сургалттай сургууль байгуулж, байгалийн ухааны лабораториудыг сургууль бүрд бий болгохыг зорж байна. Австрали улсын Флиндерсийн их сургууль, Япон, бүгд найрамдах Солонгос улс, Тайвань, бүгд найрамдах Унгар зэрэг улстай оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэвшилт технологиг нэвтрүүлэх, хүртээмжтэй орчныг бий болгох, мөн Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Франц улстай сурагч солилцоо хэрэгжүүлэх, багш нарын мэрэгжил арга зүйг дээшлүүлэх чиглэлээр 200 гаруй багш удирдах албан хаагчдыг туршлах судлуулад байна. Эрүүл мэндийн салбар. Өмнө Говь аймгийн засаг даргын 2024-өөс 2028 онд хэрэгжих өсөлттэй Өмнө Говь хөтөлбөрийн хүрээнд сүү тарих хөтөлбөр, эрүүл шүд хөтөлбөр, эрүүл элэг хөтөлбөр, их хүүхдийн эрүүл мэнд зэрэг 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хавдрын эсрэг арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрд илрүүлэх, явуулын үзэлгийн арга хэмжээ, жаргалтай ирээдүй, хүүхдийн үзэлгийн арга хэмжээг нийт иргэдийн дунд зохион байгуулж байна. Өмнө Говь аймаг 2023 онд хавдрын хим эмчилгээ хийж эхлүүлсэн ба 2025 оноос хавдрын бай болон хөгжим засал эмчилгээг хийж эхлүүлсэн. Мөн лавлгаа шатлалын эмнэлэгтэй хамтран ангиографийн эмчилгээ оншилгоог орон нутгтаа хийж байна. Орон нутгийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, урсгал засвар, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллахад хөшүүрэг болох зорилгоор салбарын бүх албан хаагчдыг нутгийн дэм, орон нутгийн нэмэгдэлд хамруулан ажиллаж байна. Орон нутгийн төсөв болон
Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр нийт 75 эмч эмнэлгийн мэрэгжилтэн нарыг Япон, Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур зэрэг улсуудад туршлах судлуулсан. Орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчлэгийг үнэн төлбөргүй хүргэхээр говь дээнд шүдний төвийг 2023 онд улсын хэмжээнд анх удаа байгуулсан. Мөн улсын төсвийн 7.2 тэрбум, орон нутгийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар уламжлалт сэргээн засах 40 ортой эмнэлэг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал. Өмнө Говь аймгийн хэмжээнд 2020 онд 8.1% байсан ажилгүйдлийн төвшинг 2024 онд 3.8% хүргэж 4.3%-аар бууруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр өсөлтийг өрх бүрд хөдөлбөр, залуус хөдөлбөр, гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах хөдөлбөр, эзэмшсэн мэргэжлэрээ их нутагтаа оюутны тэтгэлэг хөтөлбөрүүдийг тус хэрэгжүүлэн ажиллаж, улсын хэмжээнд анх удаа нийт сумдаа залуучуудын хөгжлийн төвийг байгуулж, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллуулж байна. Орон нутгийн төсвийн 9.7 тэрбум, говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаагаар ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жаргалын төвийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Түүнчлэн орон нутгийн төсвийн 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын сувиллын шинэ барилгыг барьж байна. Хөдөө аж ахуй. Өмнө Говь аймаг нь дэлхийн 2 бүгд тэмээний үлгийн нутаг бөгөөд уламжлалт мал аж ахуйг орчин цагт түгээн дэлгэрүүлж, тэмээн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол улсын хэмжээнд анх удаа тэмээ судлалын төв, тэмээний төрөлжсөн мал эмнэлгийг байгуулж байна. Өсөлттэй Өмнө Говь хөтөлбөрийн хүрээнд малчдын бизнес, эдийн засгийн мэдлэгийг сайжруулах, сайн туршлага нэвтрүүлэх, малын чанар, үйлдвэр ухсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин өрхийн үйлдвэрлэлийн бүтээмж, түүхийд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгүй болгох зорилтыг хангах чиглэсэн чинээлэг малчин өрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орон нутгийн өмчийн 13 услалтын систем мөн бусад усалгааны их усүрээр хангагдсан нийт 210.4 га талбайд 15 сумын 1300 орчим иргэн аж ахуй нэгж, хүнсний ногоо, жимсгэн, тэжээлийн ургамал тариалж, орон нутгийн хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 30 орчим хувийг хангаж байна. Хамгаалалттай хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2021-ээс 2024 онд нийт 1069 зуны нийлэг хайлсан хүлэмжийг иргэдэд 70% хөнгөлөлттэй үнээр олгож, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2.8 мянган метр квадрат талбай бүхий 4 улирлын 7 хүлэмжийг байгуулан газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зориулалтын агротехник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг олгон ажиллаж байна. Үйлдвэрлэл, худалдаа үйлчлэгээ. 70 задгад суманд 90 га талбайд үйлдвэрийн бүс байгуулах ажлыг 2020 оноос эхлүүлж, тус бүсийг дэд бүтцтэй холбох ажлыг шат дараатаагаар төлөвлөн хэрэгжүүлж, цахилгаан, мэдээлэл холбоо, цэвэр бохируусны шугамд бүрэн холбож, цаашид говийн бүсийн үйлдвэр технологийн парк болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тус үйлдвэрийн бүсэд одоогийн байдлаар орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энгний сүүний кластерын бодлогыг хэрэгжүүлж, сүү бэлтгэн нийлүүлэх, түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх төслийг хэрэгжүүлэн, хоногт 4-өөс 12 тонн энгний сүг хуурайшуулах болон шингэн боловсруулалт хийх хүчин чадалтай сүүний үйлдвэрийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хангах, орон нутгийн тэмээчдийг орчин үеийн технологид сургах зориулалт бүхий энгний сүүний загвар ферм байгуулагдсан. Орон нутагт хонь, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж, жилд 160 мянган тонн ноос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Мөн орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бетон зурмаг, бетон болон төмөр эдэллийн үйлдвэр, асфальтын үйлдвэрийн төслүүд амжилттай хэрэгжиж,
хуванцар дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороход бэлэн болж байна. Байгаль орчин. Өмнө Говь аймаг нь нэн ховор ургамал, ан амтантай, байгалийн өвөрмөц тогтос бүхий ландшафттай, ашигт малтмлын нөөц ихтэй бөгөөд байгалийн унган төрхөө хадгалж үлдсэн дэлхийд ховор газар нутагтай. Тиймээс экологийн хувьд нэн чухал газар нутгийг үе шаттайгаар тусгай хамгаалтанд авч байна. Өмнө Говь аймгийн усан хангамжийн их үүсвэр нь газрын доорх усаар хангагддаг бүс нутаг юм. Бэлчээрийн болон хүн амын усан хангамжийн багахан эсхийг тус бүс нутагт орших булгийн усаар хангадаг. Аялал жуулчлал. Өмнө Говь аймаг өвөрмөц ялгаа бүхий баруун, төвийн, зүүн гурван бүсчлэлээр бүс бүртээ чиглэсэн хатуу хүчилттай зам. Олон улсын нисэх буудлаа түшгэлсэн үнцэнтэй эзэлхүүн багтаа тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэн ажиллаж байна. Манлай суманд орших шар цавыг дэлхийд хамгийн томд тооцогдох одоогоор 5-6 зүйл гүрвлийн 18,000 орчим мөр илрээд байгаа үлэг гүрвлийн мөрт газар хэмээдэг. Хам богдын шүлтлэг боржингийн массив, хүрдэт агуйн соёлын дурсгал, галбын говь зэргийг ЮНЕСКОгийн геопаркийн олон улсын сүлжээнд бүртгүүлэхээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Өмнө Говь аймгийн хам богд сумын нутагт орших хүрдэт агуйн байгалийн өвөрмөц тогтцтой түүхэн үн цэн бүхий соёлын дурсгал газар бөгөөд агуйн хананд Монгол төвд бичигтэй эртний бичээсүүд сийлэгдсэн нь тухайн цаг үеийн шашин, соёл, сүсэг бишрэлийн илэрхийлэл хэмээн үздэг. Баян цаг нь өнөөдөр Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд танигдсан палеонтологийн үнэт олдвор бүхий судалгааны бүс бөгөөд Flaming Cliffs буюу улалзах цон чимээх нэрээр олон улсад алдаршсан. Мөн энэ газарт эртний цайны зам орших бөгөөд 18-аас 20 дугаар зууны үед Хятадаас Оросыг чиглэсэн эртний худалдааны Тэмэн жингийн цуваа Монголын өргөн уудам говийг туулан өнгөрдөг байсны баталгаа болон өдгөө үлджээ. Хам богд сумын дэмжгийн хийдэн түүхэн соёлын чухал дурсгал. Монголын бурхны шашны болоод орон нутгийн иргэдийн сүсэг бишрэлийн төв юм. Говь 3 сайхны байгалийн цогцлборт газар нь Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй өвөрмөц байгалийн бүс нутгийн нэг бөгөөд жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын гол бүс нутаг. Энэ бүс нутаг нь говийн цөл, хөндөй, хад чулууны гайхамшигыг бүрэн илэрхийлэх өвөрмөц ландшафттай бөгөөд тус газарт ёлын ам, хонгорын элс, ноён богд уул, тойлхад, нэмэгтийн их хонгил, хэрмэн цав зэрэг байгалийн ховор үзэгдэл тогтцоод оршдог. Орон нутгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Түмэн Тэмээний баяр, Алтан элс, Элсэн манхны баяр, Сарлагын баяр, Мөсний баяр зэрэг уламжлалт наадам ивентүүд нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг онцгой соёл аялал жуулчлалын арга хэмжээ юм. Өмнө Говь аймаг нь Монголын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх бүс нутаг бөгөөд цаашид аялал жуулчлалын дэд мөдөц үйлчлэгээний чанарыг улам сайжруулж олон улсын жишгт нийцсэн аялал жуулчлалын төвүүдийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Уул уурхай. Өмнө Говь аймаг ашигт малтмлын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс 5 толгой, оюу толгой, нарийн сухад хэмээх стратегийн ач холбогдол бүхий 3 томоохон орд газартай. 2025 оны байдлаар ашиглалтын 110 тусгай зөвшөөрөл, хайгуулын 41 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн. Монгол улсын нүүрс олборлолт, экспорт, дотоодын хэрэгцээ сүүлийн 5 жилд 3 дахин өссөний 90 орчим хувийг Өмнө Говь аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүрдүүлдэг. Уул уурхайн компаниуд Өмнө Говь аймагт эдийн засгийн өсөлт, ажлын байр, дэд бүтэц, орон нутгийн төсвийн орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлж, хот байгуулалтын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байна. Орон нутгийн зүгээс уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулан нөлөөллийн бүсийн болон орон нутгийн иргэдэд хурж ажиллахаас гадна боловсон хүчнийг орон нутагт нь бэлтгэж чадваржуулан ажлын байраар хангахад анхаарч ажиллаж байна. Эрчим хүч. Өмнө Говь аймаг нь уул уурхай хүнд үйлдвэрийн гол бүс нутаг болж хөгжиж буйтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өснө нэмэгдсэн.
Өмнө Говь аймгийн Төв, Сумсөрөн, томоохон ордуудыг цахилгаан эрчим хүчний найдвартай их үйлсвэрээр хангах, төвийн эрчим хүчний системд холбох, импортын цахилгааны хэрэглээг бууруулах зорилгыг тавин ажиллаж байна. Мөн дулааны хангамжийг сайжруулах хүрээнд 14 суманда хагас автомат ажиллагаатай өөрийн зууг суурилуулсан. Энэ нь өвлийн улиралд хэрэглэгчдийг тогтвортой, найдвартай дулаанаар хангах, ажиллах хүчний ачааллыг бууруулах, техникийн аюулгүй байдлыг сайжруулах чухал дэвшил болсон юм. Цаашид 70 задгад суманд 50 мегаваттын хүчин чадалтай цахилгаан дулааны хосолсон станц, 5-7 450 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, нарийн Сүхбаатарын нүүрсний уурхайг түшиглэн 30 мегаваттын цахилгаан станц байгуулах, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг бүрэн хангахын зэрэгцээ төвийн системээс хараад бус дотоодын их усүрт суурилсан бие даасан эрчим хүчний тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зам тээвэр логистик аймгийн хэмжээнд 14 сумын төвд хатуу хужилттай авто зам, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн цогц байдлаар шийдвэрлэж, тоосчлт, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. 2028 он гэхэд Өмнө Говь аймгийн бүх сумдыг хатуу хужилттай авто замаар бүрэн холбож, аялал жуулчлалын гол зэгүүд болон хөлийн бомбууд руу чиглэсэн замуудыг барьж ашиглалтанд оруулах зорилготой ажиллаж байна. Өмнө Говь аймаг нь 3 сайхан нисэх буудал, хан бомбот нисэх буудал, 5 толгой нисэх буудал, овоот нисэх буудал зэрэг нисэх онгоцны буудлуудтай. Цаашид 70 задгад хотод цагт 500 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай терминал, 4D ангиллын аэродром бүхий олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барих бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна. Шивээ хүрэн Сэхэ бомтын 6.9 км урттай төмөр замын бүтээн байгуулалт 2024 онд дууссан бөгөөд энэ нь Монгол улсын төмөр замын дэд бүтцийн шинэ гарц болж, нарийн Сүхбаатарын урд газраас уул уурхай бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах боломжийг нээж, хөлийн бомтын нэвтрүүлэх хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлсэн. Гашуун Сүхбаат ганц мод бомтын төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 5 дугаар сард эхэлсэн бөгөөд энэ нь Монгол улсын нүүрсний экспортын хэмжээг 83 сая тонноос 165 сая тоннд хүргэх, жилийн экспортын орлогыг 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Гашуун Сүхбаат ганц мод бомтын хэл дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын хөлийн шугам дээр хоёр талаас багамт гүүрний анхны шон суурийн өрнөлгийг албан ёсоор эхлүүлж, төслийн хүрээнд 1-р зэрэглэлийн жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай 1520 мм өргөн цариг болон жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай 1435 мм нарийн царгийн хос замтай нийт 19.5 км урттай төмөр зам, 8-аас 31 метрийн өндөртэй дам болон хос замтай гүүрэн байгууламжуудыг нийт 22 сарын дотор дуусгаж, төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төмөр замын холболтууд нь олон улсын болон дотоодын ачаа, зорчигч тээврийн эргэлтийг сайжруулж, төмөр зам дагсан логистик төвүүд, терминалуудыг барьж байгуулан хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.